3.0-ыг анх нээчээд Монгол улсын 3 сая иргэн зориулаад ингээд бүх бүтэн дизайн ингээд хийжлээ гэдэг бол миний хувьд бол маш бахархалтай тийм гоё санагдчихсан. E-Mongolia E-Talk. За сайн байцгаана Баясгалан гэдэг 25 настай E-Mongolia Academy-д UI UX дизайнераар ажилладаг. За UI UX гэдэг нь болохоор анхны iPhone-ыг ер нь танилцуулснаас хойш дэлхийн нийтэд бол нэлээд өргөн төгсөн. За тэгээд угаасаа яг Apple-ийн яг 1999 онд ажиллаж исэн Don Norman гэдэг сэтгэл зүйч, когнитив сэтгэл судлаач хүн болохоор ерөөхдөө бол анх энийг гаргаж ирж дэлхийд дахин танилцуулсан. Энэ нь яг юу гэдэг вэ гэхээр энгийнээр бол зүгээр л хүн яаж эвтэйхэн юмыг харуулах вэ? Хүн яаж эвтэйхнэр өөртөө эвтэйхнэр юмыг зохицуулах вэ гэсэн л дизайны за бас сэтгэл зүйн ерөөхдөө салбар шинжилгээ ухаан. За яг миний хувьд болохоор яг компьютер, веб интерфейс, за веб интерфейс, за гар утасны хэрэглэгч тарагдж байгаа одоо ерөөхдөө бол загварыг, за тэрний тэгээд одоо ашиглах тухуйц байдлыг яаж хүнд эвтэйхнэр, энгийнээр ойлгомжтой байдлаар хүргэх вэ гэдэг чиглэлээр бол яг одоогоор ажилладаг. E-Mongoliad орсноос хойш ерөөхдөө бол миний бол хувийн ур чадвар бол нэлээд өссөн. За энэ юутай холбоотой гэхээр би жилийн цагаа илүү нөгөө нэг гадаадын одоо яг UX дизайнерууд те UI дизайнерууд яг юу гэж ингээд гадаадын бас энэ туршлагаас аюу их судалж өөрөө бас тэр дизайныг бол өдөр болгоо ингээд шинэ дизайн ингээд давтах байдлаар өөрийгөө хөгжүүлж байгаа. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн 90 бид бүхэн амьдарч байгаа билээ. Өнөө цагт технологийн салбарт шинэ ололт амжилтуудыг авчрахаар ажиллаж буй E-Mongol Academy улсын төсөв төлөвлөрийн газрын үйл ажиллагааг танилцуулах E-Talk-ыг хүргэж байна. 2.0 дээр болохоор хүн хэрэглэгч анх веб руу орж ирэхэд харагдах хэсэг маань ерөөд бол scrollдаг гэж мэддэхээргүй тийм байсан бол за 3.0 дээр тэрийг анзаараад яаж өөрчилсөн бэ гэхээр 3.0 яг хэр хэсгээр ирэхэд бол яг арталт нь Монгол улсын ингээд томоохон гой байрлалууд байна. Манай Blue Sky байна те. За Шангрила, Чингис хааны хөшөө, морь төшөөч гэдэг юм. Иймэрхүү зүйлсийг ингээд оруулаад Сүхбаатарын хөшөөч гэдэг юм. Тиймэрхүү зүйлийг ингээд оруулаад наан ингээд хүмүүс аягүй гой ингээд тоглож байгаа тийм нэг амар амгалан тим мэдрэмжийг оруулж өгөхөөр ингээд тийм тэр нь бас хөдөлдөг те. Тиймэрхүү playful юмыг бол хийж өгсөн. Тэр нь бол яг миний санаа байсан. Цахим хөгжил холбооны сайд учрал маань ирэхэд бол саналчлаг гаргаад e-kids гэдэг платформыг хийх E-Mongolia-аас улбалаад хийнгээд тэгээд e-kids-ийн ирэхэд бол ерхий загварыг гаргасан. Өглөө миний хувьд бол 8:30-аас 10-ийн хооронд ирдэг. За орой бол би тэгээд баг 7-8 гэртээ хайрдаг. Юмаа хийж явсаар агаад. Тэгээд ер нь бол ажил бол нэлээд байдаг. Тэгээд яг тэр хүнд ажлыг давахын тулд ирэхэд бол яг манай ажлын яг хамт олон залуучууд бол нэлээд тус болдог. Бид нар ажлын хамт олон гэхээс илүү найз нөхөрл дотн зөвлөгч тийм байдлаар ажилладаг. За түүнээс гадна яг E-Mongoliad ажиллаж байгаа гэдэг утгаараа надад ингээд яг Монгол улсын 3 сая иргэнд ингээд зориулсан юм хийж байгаа надад аягүй бахархалтай санагддаг. За миний жишээ нь жижигхэн хийсэн дизайн хүртэл тэнд хин нэгэнд хэрэг болж байгаа ах. За миний хийсэн нэг үйлчлэгийн дизайн хүртэл ингээд ашиглагдаад явж байгаа нь ингээд бас дараа нь аягүй бахархууштай тийм бахархам сэтгэлд төрүүлдэг. Тэгээ тэр нь гоё. E-Mongolia E-Talk